За сайн байцгаана уу. За би юуны талаар ярих гэж байна гэхээр өнөөдөр Улаанбаатарын утаа төгжрлийн талаар ярих гал байна. За тэгээ би бас ингээл байнга хэлээл яваад байгаа хөрхий залдаанц тэгээд хүн сонсохгүй намайг. Одоо Улаанбаатарын утааг бууруулах боломж байна. Төгжрлийг бууруулах боломж байна. Тэгээ энэ төгжрөл утаа хоёрыг бууруулахтай шүү дээ. Сааймаар бууруулж бас болж байгаа байхгүй юу? Үйлдвэрлэл хөгжүүлээд. Тэр өнөөдөр одоо энэ майдер зохицол байна. Яг энэ хөндөд хөннөө хот байгуулах гэдэг манай улс. За тэр хот байгуулахаас илүү манай улсад өнөөдөр юу хэрэгтэй байгаа вэ гэхээр үйлдвэрлэлийн дүүрэг хэрэгтэй байна. Үйлдвэрлэлийн аймаг хэрэгтэй байгаа байхгүй юу? За тэгээд үйлдвэрлэл гэд ярихаар манайх ах нэг айгүй муухай сөрөг бодолтой байдیں۔ Юу гэдэг вэ гэхээр Монголд одоо хятадуудтай үйлдвэрлэлээр өрсөлдөнө гэж байхгүй штэ. Угаасаа юм хийн тэнцэнээс хямд юм ингээ оруулаад ирдэг ч үйлдвэр шаардлагагүй гэж ярьдаг хэсэг бүлэг юм хараа нэрхтэй хүмүүс байна. Тэгвэл өнөөдөр Монголд үйлдвэрлэлийг хөгжүүлж байгаа зөндөө олон залуучууд байна штэ. Өчигдөр ихтэл одоо хараа гипсэн хатангийн үйлдвэрлэлийг монголчууд хийчлээ штэ. Чадж байгаа байхгүй. За тэгэд барилгын материалын үйлдвэрлэлүүдийг хийгээд эхэлчихлээ. Одоо бид нар саяхан тэгэхэд ван маань осонд ордог ваныг л дандаа л урдаас авдаг байсан бол дотооддоо одоо вана хийгээд үйлдвэрлэлээ. За тэг хонцрын том өчнөө гой үйлдвэрүүд гараад ирчлээ. За тэгэхээр энэ үйлдвэрлэлүүдийг чинь хөгжүүлэхийн тулд яах ёстой вэ гэхээр одоо би нөгөө төгжрлийг бууруулна гэдэг байгаа чи одоо энэ хүндий би энэгээр бас мал хариулаад явж ил байсан. Энэ хүндийд үйлдвэрлэлийг бий болгоод одоо энэ 380 шон энэ урдуур явж гин. Энэ сайхан гоё зам байна. Би сая энэгээр дахиад ороод ирлээ. Энд үйлдвэрлэлийг хөгжүүлээд эхэлчих ёстой байхгүй. Тэгэхээр яаж хөгжүүлэх вэ? Татрын бодлого энийг зөв чиглэл рүү н оруулах гэдэг. Одоо энэ Төв аймаг энэ 100 мот хотыг энийг нөгөө нэг хүннүү хот болохоос илүү хүннүү үйлдвэрлэлийн хот болгомоор байгаа байхгүй. Тэгээд татрын л хөнгөлөөд өгчих ёстой. Одоо үйлдвэрлэл явахад хамгийн хэцүү юм юу байдаг вэхээр татвар л байдаг байхгүй. Татвартай ямар татвар байна гэхээр нөөтийн татвар гэж татвар байна. Тэгээд аж ахуй нэгжийн орлогын албан татвар гэж хоёр татвар төлж байгаа шүү дээ аж ахуй нэгжүүд. За тэгээ онцгой албан татвар гэж татвар байдаг. За тэр нь бол ихэнхдээ байхгүй. За тэгэхээр нөөтийн орлогын албан татвараас нь чөлөөлөд өгчмөр нь үйлдвэрүүдээ аж ахуй нэгжийн орлогын албан татвараас нь чөлөөлөд өгчнө. За тэгэхээр ерөнхийдөө бол татваргүй болчихно гэсэн. Харин хүн ажилуулад нийгмийн даатгал хоотын татвар хоёулаа ингээд төлөөд явна. За тэгэхээр одоо яах вэ гэхээр яаралтай л ийм арга хэмжээ авчих юм бол 10 жилийн дотор манай хот төгжрөлгүй болоод аюул хөөрхөн үйлдвэрлэлүүд сэргээд тэгээд ер нь бол гоё дагуул хотод ороод ирнэ. Одоо ингээд энэ хүннүү хотыг үйлдвэрлэлийн хот болгочлаа, налайхыг үйлдвэрлэлийн дүүрэг болгочлаа гэж бодоход энд чинь маш олон хүмүүс ажиллана шүү дээ. Тэгэхээр маш олон хүмүүс ажиллахаар энд юу хэрэг болох вэ гэхээр мэдээж хүмүүс байгаа учраас хүүхдүүд гэр бүл нэрэхээр сургууль ирнэ. Цэцэрлэг ирнэ, сургууль цэцэрлэгийг дагуулаад за худалдаа 8 за тэгээд спортын зохицуулбар гэдэг ингээд бүхэл бүтэн ийм гоё дорхноо хоттой болох боломжтой байхгүй юу.